Сайн байцгаана уу? Би Atomy Malaysia Crown Master Jadik байна. Atomy-та уулзахаас өмнө би олон төрлийн ажил хийж ирсэн. Багшийн ч ажил хийж байлаа. Хүмүүс намайг багш байсан гэдэгт итгэдэггүй. Тухайн үед би үстэй байлаа л да. Үйлдвэрт ажиллаж байлаа. Дамжаач ажиллуулж байлаа. Bubble Tea-гийн кафе ажиллуулж байсан. Даатгал борлуулалтын менежерийн ажил хийж байлаа. 10 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн ажил хийж байхдаа амжилтанд хүрэхийг хүсэж мөрөөдөж байсан ч чадаагүй. Atomy-та учрахаас өмнө би Uber таксины жолоочоор ажиллаж байсан юм. Таксинд явхулсан шалтгаан бол хүмүүстэй ярилцах шаардлагагүй, зорьсон газарт нь хүрэхтэл болох учраас энэ ажлыг сонгосон юм. Таксинд яваад сард чадан ядан 750 мянган төгрөгөл олдог байлаа. Машины лизингэд сард 1 сая 500 мянган төгрөг өгнө. Тиймээс би хамгийн хямд бов талахаар ам зогоож, машинта жаахан бензин л хийдэг байлаа. Ингэж химнээд өрөндөө баригдсаар амжиргаа уламалд ордож, за боли гэдэг дээрээ тулсан юм. Тэгсэн хэдийч надад шүд зүүн амьдрах шалтгаан байсан. Учир нь надад үргэлж тусалдаг хүн байсан юм а. Хэн бэ гэж үү? Миний ээж байсан юм. Тухайн үед би үнэхээр өөрөөсөө ичиж байлаа. Учир нь удахгүй 30 нас хүрч байдаг. Гэтэл сар бүр ээжээсээ санхүүгийн тусламж авдаг та. Хэрвээ тухайн үед хэн нэг нь надад "Жадик, чи амьдралаа өөрчилмөр байна уу? Мөрөөдлөө биелүүлмээр байна уу?" гэж асуусан бол яах байсан бол? Та бүхэн намайг тухайн үед мөрөөдөлдөө хүрэх юмсан гэсэн бодол тээж явсан гэж бодож байна уу? Огтхон ч үгүй. Учир нь би миний энэ амьдрал хизээж өөрчлөгдөхгүй ийм л байх болно гэж боддог байлаа. Та бүхэн намайг тухайн үед ямар шоу царай төрхтэй байсан гэж бодож байна? Хармаар байна уу? Дэлгэцэн дээр харагдаж байгаа зураг бол таксины жолооч хийж явсан үеийн зураг. Тухайн үед хэдхэн ширхэг үстэй байсан юм аа. Хэрвээ өнөөдөр энэ хүн танд Atom бизнес хамт хийцгээе гэж хэлвэл та хамтрах байсан уу? Олон хүн толгой сэгсэрч байна. Үнэн дээр би ч бас үгүй л гэж хэлэх байсан байх. Нэг өдөр над дээр нэг хүн 300 км-ийн хол замыг машинаар туулаад зорин ирсэн юм. Тэр хүн надад Atomy шүдний цойз Оог танилцуулав. Би хөөх алтан үстэй цойз овоо үнтэй ид байх та гэж дотроо бодов. Тэр хүн надад энэ цойз О нийлээд 7500 төгрөг болно. Үүнийг сонсоод би дотроо хөөх ийм хямдах юм бол би ч авч чадах юм байна гэж бодов. Бас толгойд өөр нэг бодол төрөв. Би авч чадах юм чинь миний ойр хавийн хүмүүс ч авч чадах юм биш үү гэж бодсон. Яг үнэ. Миний ойр хавийнх нь надаас илүү дээр амьдралтай байлаа. Надад энэ хэр ашигтай бизнес бол надад боломж гарах болов гэсэн бодол төрсөн. Хариулт нь тийм ээ, гарна. За тийм бол Atomy бизнес хийж эхэлдэг юм билүү? Мэдээж хийлгүй яах вэ? Тухайн үед би ямар нөхцөл байдал байхдаа бизнес эхлүүлсэн бэ гэвэл та бүхэнд хоёр зураг үзүүлье. Энэ хүнийг таньж байна уу? Яг үнэ. Мэдээж гялалзаж байгаа толгойтой хүн би. Хажуугийн хүн бол Малайзийн хамгийн залуу Crown Master цолтон миний төрсөн дүүгээс өөрцгүй Vincent. Тухайн үед Малайзад албан ёсоор хараахан нээгдэг байсан болохоор би машина унаад Сингапураас Малайз хүртэл бараагаа зөөхөөс өөр аргагүй байлаа. Ер нь бол Сингапураас бараа зөөх бүрд маш хүнд дарамттай байсан. Vincent бид хоёр үргэлж толгоо гашлагдаг байлаа. Энэ удаа хэн жолоогоо барих уу чи юу би юу? Би үргэлж Vincent-ийг машин барь гэж хэлнэ. Учир нь жолоо барих хүн 50 дөлгөөн байх хэрэгтэй байхгүй юу? Харин би худлаа ярьж чадахгүй, нүүрэн дээр нь илрээд ирдэг. Хараад л шууд мэдэгддэг хүн байхгүй юу? Та бүхэнд хэлэхэд бид хоёр ийм нөхцөл байдал донд Atomy бизнесийг эхлүүлсэн. Бидэнд Atomy-д итгэх итгэл найдвар байсан болохоор огт бууж өгөөгүй. Анх Atomy-г эхлүүлж байхад хүмүүс байсан гэж бодож байна уу? Энэ зургийг хараарай. Зурган дээр Vincent гэртээ үдэшлэг зохион байгуулж байна. Би зураг дарж байна. Энэ зургийг хараад олон хүн надаас ингэж асуудаг. Та яагаад бүх хүний зургийг дараагүй юм бэ? Уучлаарай, энэ зурганд үдэшлэгийн зочид бүгд орсон. Энэ өдөр үдэшлэгт 4 хүн л ирсэн. 2-2 Crown Master гэртээ үдэшлэг зохион байгуулсан чинь 4 хүн л ирсэн. Та нарын гэртээ хийсэн үдэшлэгт энэс олон хүн ирсэн үү? Магадгүй та нарын эхлэл 2 Crown Master-аас илүү өндөр байж болно. Гэвч энэ бол миний эхлэл байсан. Нэг тийм амжилтанд хүрсэн харагдахгүй байгаа биз? Надтай маш олон хүн Atomy-г зэрэг эхлүүлж байлаа. Тэд яагаад тууштай хийгээгүй вэ? Харин одоо та бүхэнд өөрийнхөө Atomy-г тууштай хийсэн нууцаасаа хуваалцъя. За, би анх Atomy-г эхлэхдээ өөрөөсөө "Жадик, чи яагаад Atomy-гаар амжилтанд хүрмээр байна" гэж асуусан. Би зөвхөн
Өөрийнхөө төлөө ч юм уу мөнгөтэй болохын төлөө биш байсан. Харин хэн нэг хүний төлөө амжилтанд хүрэх ёстой байсан бол хэн гэж бодож байна? Тухайн үед би ээжийг л бодсон. Та нар шөнийн ээлжийн ажил хийж үзсэн үү? Би хийж байсан. Гэвч ганц сар ажиллаад л гарсан. Шөнө ажиллах үнэхээр хүнд байсан. Хичнээн унтсан ч ядаргаа огт тайлагдаагүй. Миний ганцхан сар хийсэн ажлыг ээж минь 10 жил хийсэн. Ээжигээ автобусны буудал дээр ганцаараа автобус хүлээн зогсохыг хараад өөрөөсөө үргэлж ингэж асуудаг байлаа. Жаадаг чи одоо 30 хүрлээ. Яагаад ихийгээ зовоосоор байгаа юм бэ? Ээж чинь аль хэдийн жаргал гарчлаа. Яагаад чиний төлөө шүнжин ажилласаар байх ёстой гэж? Үнэн дээр шүнжин ажиллах ёстой хүн нь хэн бэ? Тийм ээ, би. Харин би хүнд ажиллаас зугтаж ээжийнхээ золиосоор жаргаж явлаа. Өөрийгөө харах бүртээ өөртөө шанаадуулсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Тэгээд өөртөө ингэж хэлсэн. Жаадаг ээжийнхээ төлөө амьдралаа өөрчлөх ёстой биш гэж юу? Та бүхэнд хайрлаж хүндэлдэг хүн байгаа үстэй. Хайртай хүнээ илүү сайхан амьдруулахыг хүсэхгүй байна гэж юу? Хайртай хүнийхээ төлөө өшөө олон зүйлийг хийж чадах уу? Үнэн дээр бид өөрсдийнхөө төлөө амархан буулт хийж чаддаг. Их мөнгө төгрөгтэй болохгүй байхад ч болдог. Харин хайртай гэр бүлийнхээ төлөө бол юу ч хийхгүй хүлээж чадах уу? Би бол хүлээж чадахгүй гэж бодсон. Учир нь би амжилтанд хүрч чадахгүй бол ээжийн минь зовлон дуусахгүй. Тиймээс би ээжийг харах бүртээ өөртөө ингэж хэлдэг. Чин хүслээ өвөртлөн галзуу хүн шиг бусадтай хуваалцаж ярилцаж эхэлсэн. Галзуу юм шиг л ажилласан. Тухайн үед би өдөрт 4 удаа гэр үдэшлэг зохион байгуулдаг байлаа. Үдэшлэгт багадаа 20 орчим хүн, өдөрт нийт 80 орчим хүнтэй уулздаг байсан. Ганц ч амралгүй 7 хоногт 500 орчим хүнтэй уулзсан. Сард огт амралтгүй ажиллав. 2000 гаруй хүнтэй уулздаг байлаа. Та бүхэн сард хичнээн олон хүнтэй уулздаг бай. Амжилтанд хүрэх гэх шийдвэр галзуу юм шиг хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Эхэндээ нэг нэгээр нь нэмсээр атомын Малайзад албан ёсоор нээгдэх үед би Шарон Роуз цолонд хүрсэн. Эцэст нь ээжигээ тэтгэврт гаргаж чадсан. Энэ жил 9 дахь жилдээ атомыг хийж байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд атомын мөрийг дагсаар Малайзаас эхлээд Сингапур, Тайланд, Австрали, Индонез хүртэл олон оронд очсон. Орон бүрээс би анхны багахан итгэл найдварыг өвөртлөн Малайзад хийж байсан ажлаа дахин давтаж хийсэн. Би атомын ажилтан системийн хүчийг дэлхийн зах зээлийн тесрэх хүчийг нүдэрээ харсан. 6 жилийн өмнө анх удаа түншүүдтэйгээ хамт усан онгоцсон цуугаад Индонез руу энэ бизнес эхлэлийг тавихаар явсан тэр өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Индонезийн амжилтын актемдэр хамтдаа даруулсан зураг үлдээж чадсан. Яг үнэ. Та бүхэн ч бас ийм хамт олонтой болох юм бол тэнд очихыг хүсэж байна уу? Гэвч бидний хувьд анх тэнд очиход юу ч мэдэхгүй байсан. Бид итгэл юм бол маш олон боломжгүй зүйлс аажимдаа бодит болдог. Би ч бас атомын надад ийм олон зүйлийг өгнө гэж бодоогүй. Crown Master-ийн орлого Uber таксины жолоочийн орлогоос 100 дахин их. Өөрөөр хэлбэл миний атомын 1 жилийн орлого Uber таксины 100 жилийн орлоготой тэнцэнэ. Та бүхэн атомид 1 жилийн турш галзуу юм шиг ажиллах уу? Эсвэл 100 жил зовох уу? Миний түрүүхэн та бүхэнд ярьж байсан хүнийг санаж байна уу? Атомын үнэхээр миний амьдралыг өөрчилсөн. Энэ бол одоогийн миний амьдрал. Би хайртай хүндээ хамгийн сайхан амьдралыг өгч чадна. Надтай адил хүсэл мөрөөдөлтэй олон найз нөхөд ч бий. Атомын ачаар би хүссэн газар руугаа аялдаг болсон. Миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Энэ 7 хоногт би Сонгнисан Форест-д очоод ирсэн. Байгалийн гоо үзэсгэлэн хараад гайхширсан. 10 жилийн өмнө бас очиж байсан л та. Энэ зураг 10 жилийн өмнөхтэй адил байна уу? Хэрвээ тухайн үед надаас Согнисан ингэж өөрчлөгдөнө гэж асуусан бол би огтхон ч итгэхгүй байсан. Харин бүх зүйл бодит болсон. Атомын бол итгэхэд бэрх зүйлсийг биелүүлдэг. Согнисанч би өөрөө ч та бүхэнд ч бас. Хэрвээ та бүхэнд хайрлаж хүндэлдэг хүн байгаа бол
хайртай хүндээ ямар амьдрал бэлгэлэхийг хүсэж байгаагаа заавал хэлээрэй. Үүнээс илүү гайхалтай зүйл байхгүй. Бидэнд амжилтанд хүрэх гэсэн шалтгаан бас шийдвэр байх ёстой. Бас галзуу юм шиг ажиллах чин хүсэл эрмэлзэл байхад бид гарцаагүй атомыгаар амжилтанд хүрнэ. Баярлалаа.